Өнөөдрийн бичлэг дээр сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн энэ номыг танилцуулах болно. Сэтгэл хөдлөлийн чадамж, сэтгэл хөдлөлөө удирдах тухай, сэтгэл хөдлөлөө удирдах чадварын тухай гардаг ном гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ бид нэр ингэж боддог шүү дээ, тий. Зорилготой хүрэхийн тулд хүн эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дааж сурах хэрэгтэй. Ер нь тэгэл зорилготой хүрэхийн тулд сэтгэл хөдлөлөө дараал эрүүл ухаанаар бодох хэрэгтэй гэж боддог, тий. Тэгтэл харин энэ номыг уншаад үзсэн чинь харин ч эсвэргээрээ бид нэр зорилготой хүрэхийн тулд сэтгэл хөдлөлөө дарах биш, харин ч сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг гаргаад бүр маш сайн ашиглаж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. За сэтгэл хөдлөл гэхээр ч одоо маш олон төрлийн зүйл байгаа шүү дээ, тий. Уурлах байна, инээх байна, баярлах байна, уйлах, гомдох гэх мэтчлэнээр маш олон төрлийн сэтгэл хөдлөл байгаа шүү дээ, тий. Тэгээ бид нэр зорилготой хүрэхийн тулд харин ч энэ олон зэвсэг, бараг зэвсэг гэж хэлж болохоор энэ номыг уншиж үзсэн чинь сэтгэл хөдлөл чинь бүр хүний маш том зэвсэг юм байна гэж бодогдсон. Тэгэхээр энэ олон төрлийн зэвсэг буюу энэ олон төрлийн сэтгэл хөдлөлийг бүгднийг удирдаад ямар үед алийг нь гаргах вэ? Зорилгоо биелүүлэхийн тулд аль сэтгэл хөдлөлийг ашиглах вэ гэдгийг захираад эднийг удирдах сурчих юм бол энэ бол хүний бүр маш том чадвар юм байна гэдгийг энэ номоос ойлгож авсан байгаа. За энэ сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг энэ номыг танилцуулахаасаа түрүүлээд энэ iMedia гэсэн номын тухай танилцуулъя. Энэ ном дээр болохоор 2050 онд дэлхийн ертөнцийн ямар болж өөрчлөгдөх вэ тухай гарсан байхгүй юу? 2050 он гэдэг чинь амар хол юм шиг сонсогдож магадгүй ч гэсэн одоо яг 20 эдтэй хүмүүс юм бол тэр үед яг 50 эдтэй болчихсон байна. Одоо 1-2 настай хүүхдүүд бол яг тэр үед тий 20 эдтэй 30 эдтэй яг эд байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа залуу хүмүүсийн хүүхдүүд нь яг эд 20 30 та байх үе учраас одооноос яг дэлхийн ертөнц 2050 онд яаж өөрчлөгдөх вэ гэдгийг мэдчих юм бол хүүхдүүдэд бэлтгэн гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл 2050 онд дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэсэн чинь энэ номд болохоор ингэж гарсан байлээ. Хүн төрөлхтөн ер нь бол 3 давхарт хуваагдана гинэ. Хамгийн дээд давхарт нь болохоор урлагийнхан, зохион бүтээгчид, спортын төрлийн хүмүүс, сэтгэл зүйчид, эрүүл амьдралын коуч гэх мэтчлэнгээр ер нь хүн төвтэй, хүнийг баясгахтай одоо жүжигчин үжигчин ч гэдэг юм уу, тийм хүмүүс яг тэр одоо 3 давхаргийнх нь хамгийн дээд давхарт нь байна гинэ. Энэ хүмүүс бол дэлхийн одоо хамаг хүрээний 90% бараг захиран зарцуулахаар тийм их мэдлэлтэй маш их мөнгө олох хүмүүс нь тэр урлаг спортынхын гэх мэтчлэнгээр ер нь авьяастай хүмүүс ах юм байна. За тэгээд дунд бүлэг гэж байгаа. За доод давхрынхын бүлгийн хүмүүс бол ерөнхийдөө тийм одоо гоц авьяастай биш энгийн л нэг ажил хийдэг хүмүүс бол доод давхарт нь байна. Тэгвэл дунд давхарт нь хэн байх вэ гэсэн чинь роботууд, хиймэл оюухан, техник технологи голт нь байна гинэ. Тэгэхээр ер нь бол одоогоос нэг 20 хэдэн жилийн дараа гэхэд яг тийм онцгой гоц авьяастай хүмүүс биш л бол роботуудын доор ажиллана гэсэн үг. Бараг роботуудаа цэвэрлэгээний ажил дээр оногдох ч юм уу тий. Ер нь бол роботуудын дор. Тэгээд энэ ном дээр бол зөвнөж тэгж хэлсэн байлээ. Нэлээд хөгжингүй орнууд бол 2050 он гэхэд яг тийм авьяасгүй тэр жоохон гоц авьяасгүй тийм хүмүүстэй бол зүгээр амжиргааныхаа мөнгийг өгөөд амьдруулна. Тэгээд тэр хүмүүс бол улсаас авсан амжиргааныхаа мөнгөөр хоол унд хувцас хунраа авч хэрэглээл. Тэгэл тэр яг тэр 3 давхаргийнх нь хамгийн дээдлэлтэнд байгаа хүмүүсийг үзээл байж гин гэж хэлсэн байлээ. За тэгвэл танд тийм гэж бодогдож магадгүй юу вэ? Би тэгвэл ямар нэгэн надад тийм гоц авьяас авахгүй штэ. Би дуулдагчгүй, бүжгэлдэгчгүй, надад спортын авьяас авахгүй. Би одоо тийм сэтгэл зүйч биш, эрүүл амьдралын коуч биш. Тэгэхээр чинь би одоо шууд ингээд автоматар дээр доод давхар руу орох юм уу гэсэн бодол төрж магадгүй. Гэхдээ тэр дээд давхарт нь бол дахиад нэг төрлийн хүмүүс бол багтах боломжтой. Тэр хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр сэтгэл хөдлөлийн чадамж маш өндөртэй хүмүүс бол дээд давхарт нь орно гинэ. За яагаад вэ гэхээр энэ ном дээр гараагүй өөр нэг судалгаан дээр уншиж ирсэн юм а. Тэр судалгаан дээр болохоор ингээд хорт хавдартай хүмүүсийг AI-аар хиймэл оюуханаар эмчилж байгаа байхгүй юу? Роботууд эмчлээл тэгэл одоо та ийм өвчин туссан байна гэдэг та одоо ийм уух хэрэгтэй гэдгийг шууд тэр өвчнүүдэд дэлгэцээр харуулаад яг эмчилж байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүмүүсээс асууж байгаа. Энэ угаасаа техник технологи гэдэг чинь хүний төлөөлөл гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр техник технологиг хүн ашиглаж ижил хэрэг хөгжин гэсэн хүмүүс бүгдээрээ ашиглахгүй байх юм бол тэр цаашдаа хөгжих боломжгүй шүү дээ. Тийм учраас яг хорт хавдартай хүмүүсийг тэр хиймэл оюухан роботуудаар нь эмчлээд тэгээ тэр өвчтнүүдээс нь асууж байгаа байхгүй юу? Таныг яг нэг одоо роботууд ингээ эмчлээ явж байна. Тэгэхэд танд ямар мэдрэмж төрж байна? Энэ роботууд эмчлэхэд болвол мэдээж ямар ч алдаа гарахгүй хүнээс зүгээр яг амьд хүнийг эмчээр эмчлүүлснээс илүү роботоор эмчлүүлэх юм бол аюулгүй байдлын хувьд бол танд илүү найдвартай. Тэгээд ингээд та бүхнийг ингээд одоо хорт хавдартай хүмүүсээс асууж байгаа байхгүй юу? Та нар ингээд роботууд эмчлээд явхад та нарт ямар сэтгэл төрж байна? Ер нь цаашдаа ингээд роботуудаар эмчлүүлээл байвал зүгээр байна уу гэж асуусан. Тэгсэн чинь нөгөө өвчтөд нь хариулж байгаа байхгүй юу? Зүгээр энэ роботуудаар эмчлүүлээ явахад зүгээр байна. Гэхдээ ганцхан зүйлийг үнэхээр роботоор хийлгэмээр байна. Энэ ганц зүйлийг л би яг амьд хүнээр хийлгэмээр байна гэж хэлсэн. Тэр нь юу байсан бэ гэдгсэн чинь тэр нэг хүнээс энэ судалгааг аваагүй штэ тий. Маш олон хорт хавдартай хүмүүсээс судалгаа авч байгаа. Тэгсэн чинь тэр хүмүүс нь яг нийтлэг нэг хариу хэлсэн байлээ. Тэр хариу нь юу байсан бэ гэсэн чинь яг та хорт хавдар тусчжээ гэсэн тэр хүнд өвчтөө гэсэн хариуг л би роботоос сонсомоор байна.
Энэ яг энэ та өвчтэй юм байна гэсэн хариуг л би хүнээс сонсчих юм бол энийгээ сонссныхоо дараа бол тэр роботоор нь би эмчлүүлээд явхад зүгээрээ гэж хэлсэн. Тэгээ яг нийтлэг тэр өвчтнүүдэнд хийжсэн. Тэгэхээр цаашдаа бол одоо ямар хүн ажилтаа байх вэ? За ажилтаа байна гэхээс илүү ямар хүн гоё амьдрах вэ гэдгсэн чинь яг сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй хүн. Тэр роботоос илүүгээр те зүгээр л одоо ингээд тэр хорт хавдартай хүнд робот бол тэгж хэлж байгаа шүү дээ тий. Та хорт хавдартай юм байна гэж тэр робот хэлнэ шүү дээ тий. Тэгтэл тэр өвчтөнд болохоор хин нэгэн яг амьд хүн ирээд тий. Үнэхээр тэр хүний нүдлүүг нь харж агаад гарыг нь барьж байгаа тий. Яана та хорт хавдар тусчихжээ. Гэтэ зүгээрээ эмчлэгдэх бас найдвар байгаа штэ гэж ингэж зөөлнөр нөгөө хүний мэдэрч яг нэг тэр хүн магадгүй хорт авдтай гэдгээ сонсонгуудаа ойлгох юм бол хамт ойлж өгдөг ч юм уу те нөгөө хорт авдтай өвчтөнд миний хүүхдүүд яана гэхэд хамт хүүхдүүдийн талаар санаа зовж өгөх тийм яг халуун дулаан яг хүний өсөж ингэж байгаа байхгүй тэр өвчтнүүд нь тэгээ бодох юм бол тэр техник технологи гэсэн хүний төлөө гарсан учраас үнэхээр өвчтнүүд нь яг би энэ өвчнийхөө оншийг бол хүнээр сонсомоор байна гэх юм бол тэр яг тэр та өвчтөө юм байна гэдгийг нөгөө хүнийгээ ингэж сэтгэл хөдлөлийг мэдэрч хэлж өгөх хүн л ирээдүйд хэрэг болно гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ номд гарсан 2050 он гэхэд одоогоос нэг 20 хэдэн жилийн дараа гэхэд л ер нь бол дэлхийн хүн төрөлхтөө ингэж 3 хуваагдана гэсэн. Тэгээ хамгийн оргилд нь бол тийм урлаг спортынхан зохион бүтээгчгийн битчлэнгээр аюу авьяастай хүмүүс орох ч гэсэн тэднэр дээр нэмээд сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй. Сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг хүмүүс. Тэ урд нь нөгөө өвчтөө хүн нь уйлахад хамт уйлж чаддаг тийм эмч хэрэгтэй. Тэрнээс хүн эмчилдэг эмч биш. Ямар эмч хэрэгтэй гэсэн чинь яг нөгөө өвчтөндөө сэтгэл зүрхийг нь мэдрээд та өвчтэй юм байна гэдгийг хэлээд нөгөө хүн уйлах юм бол дагаж уйлж чаддаг тийм сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй хүмүүс л тэр дээд зэгт нь орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй яг тийм жоохон хүүхдүүд энэ номыг бүр тийм хүмүүс уншаасаа гэж бодсон яг жоохон хүүхдтэй тий нэг 10-аас доош насны хүүхдтэй эцэг эхчүүд бол энэ номыг бүр заавал уншаасаа гэж бодсон. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүд яг 20 30-тай 40-тэй яг эд нийгэмдэр одоо бидний насн дээр яг эд нийгэмдэр амьдарч байх үед нь IQ толгойн оюуны чадамж өндөртэй биш сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй буюу хүн ууралж яхад нөгөө хүнийгээ тайтгаруулж чаддаг. Өөрөө уураа удирдах чаддаг. Гэхдээ уурлах ёстой үед нь зөвөр уурлаж чаддаг. Тийм хүмүүс яг хэрэг болно гэж аахгүй юу. Тэгээ энэ ном дээр бас тэгсэн байсан урт талд нь хинч уурлаж чадна. Энэ бол хэлбэрхан. Тийм угаасаа бид нар бүгдээрээ л уурлаж чадна шүү дээ, тий. Гэхдээ гэвч зөв хүндээ зөв цагтаа, зөв зорилгоор, зөв аргаар уурлна гэдэг тийм ч амар бус. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй байна гэхээр дандаа л инээгээл дандаа сайхан байна гэсэн үг ш. Биднэрт маш олон төрлийн сэтгэл хөдлөлүүд байгаа. Тэр сэтгэл хөдлөлүүдийг бүгднийг зөв цагт нь зөв хүндээ зөв зорилгоор ашиглаж чаддаг болох тухай энэ номд гарч илээ. Тэгээ сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн энэ номыг уншиж яг бүрэн ойлгож энэ номын үр шимийг хүртэхийн тулд миний бодлоор ад үзэгдэх зориг 1-р номыг уншаад энэ дээрх байгаа агуулгыг ойлгох юм бол энэ номын яг үржил шимийг хүртэх юм шиг санагдсан учраас өнөөдрийн эмчлэг дээрээ энэ ад үзэгдэх зориг номон дээр яг энэ сэтгэл хөдлөлийн тухай юу гэж гардаг вэ танилцуулах болно. Тэгээд дараагийн эмчлэг дээр бол энэ яг сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн энэ номон дээр гарч байгаа зүйлийг маш дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр болж игэл энэ номон дээр гарч байгаа зүйлийг илүү их ингээд үр шимийг хүртэхийн тулд энэ номыг танилцуулж байгаа болохоор өнөөдрийн эмчлэг дээр танилцуулах энийг сонсоод тэгээд дараагийн эмчлэг дээр энэ ном бол үнэхээр хэрэгтэй ном байлээ. За тэгэхээр энэ номын үр шимийг хүртэхийн тулд ад үзэгдэх зориг номон дээр бас сэтгэл хөдлөлийн тухай гардаг байхгүй. Тэгээд энэ ном ад үзэгдэх зориг номон дээр болохоор хүн бид нар ингээд уур хүрхээрээ өөрийгөө ууралж ин гэж боддоо шүү дээ тий. Зүгээр уур хүрч байгаа болохоор ууралж тий. Гонигтай зүйл байгаа болохоор гонигилж ин гэж боддоо шүү дээ тий. Биний сэтгэл хөдлөл одоо ийм байгаа бол тэр нь ямар нэгэн шалтгаантай болохоор бид нар ийм сэтгэл хөдлөл гарч ин гэж боддог. Гонигтай одоо би гонигтай гэдэг чинь гонигтай зүйл миний амьдралд байгаа учраас би гонигилж ин гэж боддог тий. Тэгтэл ад үзэгдэх зориг ном дээр үгүй. Хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол ямар нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд гарч ирдэг. Таныг ямар нэгэн зүйл таны уурыг хүргээд байгаа болохоор та уурлаад байгаа ш. Та ууралснараа танд ашигтай учраас. Таны далд ухамсарчин уурлах нь танд ашигтай учраас уурлаад байгаа. Жишээ нь таныг ингээд гэр заваан байлаа гэж бодъё л та тий. Тэгээ гэр чин заваан байлаа гэхэд заваан гэрээ хараад уурлаад дүүлүгээ яагаад гэрээ цэвэрлэегүй юм бэ гэж уурлахаараа бид нэр ингэж боддоо шүү дээ тий. Тэгээд заваан гэр хараад уур хүрч юм. Тэгэхээр бид нар болохоор уул нь ингэж боддог. Гэр заваан учраас миний уур хүрч юм гэж боддог. Тэгтэл энэ ад үзэгдэх зориг ном дээр эсэргээрээ гэр заваан байна. Тэгээд гэрээ дүүгээрээ цэвэрлүүлэх зорилготой учраас уурлаж байгаа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд. Тэрнээс ч яг тэр гэр заваан байгаа чинь уурыг хүргээд байгаа юм биш гэж энэ ад үзэгдэх зориг ном дээр хэлдэг байхгүй. Тэгээ энэ яг адилхан юм шиг сонсогдож магадгүй. Гэр заваан учраас миний уур хүрч байна. А гэрээ хин нэгнээр цэвэрлүүлэхийг хүсэж байгаа учраас би уурлах гэсэн энэ сэтгэл хөдлөлийг ашиглаж байна. Яг жоохон төстэй юм шиг сонсогдож байгаа боловч арай өөр байгааз. Тэгэхээр энэс ойлгох ёстой зүйл нь болохоор үнэхээр гэр заваан болохоор ч юм уу ямар нэгэн шалтгаантай болохоор миний уур хүрээд байгаа ш. Та өөрөө тэр зорилгоо биелүүлэхийн тулд
энэ сэтгэл хөдлөлийг гаргаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй ингэнэ. Энэ ад үзэгдэх зориг номд итгэж байгаа хгүй. Яагаад вэ гэхээр энийг ингээд ойлгочих юм бол тэр сэтгэл хөдлөлтөд автах биш өөр сэтгэл хөдлөлөө удирдах сурна гэсэн. Тэгэхээр би яг одоо яг ингээд эрүүл ухаанаар бодоо тий. Би үнэхээр гэр зааван болохоор миний уур хүрээд байгаа гişin байна. Би гэрээ дүүгээрээ цэвэрлүүлэхийг хүсэж байгаа учраас худлаа дүүлэгээ ингэж уурлаад байгаа юм байна гэдгийг ойлгочих юм бол энийг яг хүлээн зөвшөөрчих юм бол тэгвэл би уурлах уу, аргадах уу, бүр дүүгээрээ өрөвдүүлэх үү? Яаж би гэрээ цэвэрлүүлэх вэ? Надад болон танд зөвхөн уур гэсэн ганцхан сэтгэл хөдлөл байгаа биш шүү дээ, тий? Маш олон төрлийн сэтгэл хөдлөл байгаа. Тэр сэтгэл хөдлөлөөсөө би тэгвэл алийг нь ашиглавал зүгээр гоё ингэж ийм нартай дүүгээрээ гэрээ цэвэрлүүлж болох вэ гэж бодно. Тэгэхээр хэрвээ энэ гэр заавал учраас миний уур хүрээд ийна гэх юм бол энэ шалтгаантай юм чинь би тэр уураа захирах боломжгүй шүү дээ, тий? Бодит байдлаар үнэхээр гэр зааван байна, тийм учраас миний уур хүрээд байна гэх юм бол би тэр уур гэдэг сэтгэл хөдлөлийнхөө гэр зааван байгааг би хохирогч нь олно гэсэн үг шүү дээ, тий? Харин эсвэргээрээ гэр зааван байна, тийм учраас би гэрээ цэвэрлүүлмээр байна, хин нэгнэр би гэрээ цэвэрлүүлмээр байна гэх юм бол би уурлах уу? Үнэхээр уурлах нь ашигтай бол уурлаж олно. Гэхдээ би гэр зааван болохоор уурлаж байгаа юм биш. Би зүгээр гэрээ цэвэрлүүлэхийн тулд уурлаж байна. Гэхдээ уурлах нь зөв болов уурлана. Харин эсвэргээрээ бас уурлахгүйгээр зүгээр би дүүгээ аргадаа цэвэрлүүлчих үү? Бүр дүүгээ магтж байгаа цэвэрлүүлчих үү? Эсвэл бүр уйлж өрөвдөж байгаа цэвэрлүүлэх үү? Гэсэн маш олон ингэ сонголттой болно гэсэн. Зүгээр энэ орчин нөхцөлийн энэ байга байдлыг би хохирогч нь энэ миний сэтгэл хөдлөл бол энэ гадны зүйлийн би юм нөлөөнд автж байна биш. Эсвэргээрээ ад үзэгдэх зориг номын гол санаа нь болохоор эсвэргээрээ та өөрөө бүх зүйлийг зоригтой хийдэг. Та гэрээ цэвэрлүүлэхийг хүсэж байгаадаа уурлаж байгаамаа. Энийг ингээ хүлээн зөвшөөрч юмас саяны хэлсэнчлэн маш олон төрлийн сэтгэл хөдлөл байгаа учраас энэ олон сэтгэлийн хөдлөлөө дундаас би алийг нь ашиглавал илүү гоё үр дүнтэйгээр энэ зорилгоо биелүүлэх боломжтой вэ гэж бодож эхлэх юм гинэ. Тэгэхээр энэ ад үзэгдэх зориг номын гол санаа нь болохоор тань төрж байгаа энэ сэтгэл хөдлөл бол та зорилгоо биелүүлэхийн тулд энэ сэтгэл хөдлөлийг гаргаж байгаа шүү. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь ямар нэгэн зүйлийн зүгээр үр дагавар ш өөрөө таны зорилгоо биелүүлэхийн тулд гаргаж ирж байгаа зүйл юм аа. Тэгэхээр танд ингэж бодогдож магадгүй. Үгүй штэ ингэ заваан гэрээ харахаар шууд л уур хүрдэн штэ. Би уурлыг гэж бодог ахчил миний уур хүрдэн штэ гэсэн бодол төрж магадгүй. Тэр нь бол зуршлын асуудал гэсэн бэлээ. Энэ номон дээр бид нэр угаасаа л урд нь ямар нэгэн зүйлийг бусдаар хийлгэхдээ жишээ нь уур гэдэг зүйлээ зарим хүмүүс бол бүр сүрдүүлдэг ч юм уу тий ямар сэтгэл хөдлөлийг ашигладаг байсан бэ тэр нь зүгээр бидний биеинд дадал болчихсон учраас ухамсаргүйгээр тэр зүйл гараад байгаамаа зүгээр дадал болчихсон учраас хин нэгнэр хүссэн зүйлийг хийлгэхийн тулд уурлаж байгаад хийлгээс сурчсан бол зүгээр автоматар таны биеэс уур гэдэг зүйл гараад ин гэсэн үг тэрнээс ш үнэхээр гэр заавал учраас уурч хүрээд байгаа биш зүгээр тэр зорилгоо биелэхийн тулд уурыг ашиглаад байгаамаа тэр чинь зүгээр зуршил гэсэн үг тэгэхээр тэр зуршлыг бол солиход хэцүү ч гэсэн зуршлыг бол эвдэж сольж олно шүү дээ тийм учраас энэ сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн энэ номон дээр гарч байгаа зүйлийг яг хэрэгжүүлэхийн тулд эхлээд байна. Ад үзэгдэх зориг номон дээр гарч байгаа таны сэтгэл хөдлөл бол үнэхээр зүгээр юм нөхцөл байдлын үр дүн биш ээ. Харин таны зорилготой хүрэхийн тулд таны ашиглаж байгаа хэрэгсэл тэгээд яг саяны хэлсэнчлэн үнэхээр би уурлахыг хүсэхгүй байсан ч гэсэн уурч ихнээсээ хүрээд ийна гэдэг нь болохоор зүгээр зуршлынхаа дагуу та байнга л та хүссэн зүйлээ хийлгэхийн тулд ч юм уу тий ямар нэгэн зүйл болохоор байнга уур гэсэн сэтгэл хөдлөлийг ашигладаг учраас тэр чинь бүр датчихсан болохоор дадлынхаа дагуу гарч ирж байгаа маа гэсэн энийг нэг хүлээн зөвшөөрчих юм бол энэ сэтгэл хөдлөлийн чадамжаа маш сайн ашиглаж сурна гэсэн үг. Тэгэхээр дараагийн бичлэг дээр энэ сэтгэл хөдлөлийн чадамж буюу сэтгэл хөдлөлөө яаж яг өөрөө гоё удирдах вэ? Энийхэн бүр хохирч нь сэтгэл хөдлөлтөө удирдуулах биш сэтгэл хөдлөлөө бүр удирдах яаж удирдах зорилгоо биелүүлэхээ тухай дараагийн бичлэг дээр ярилцах болно. Тэгээд маш гайхалтай ном байсан учраас аль болохоор хурдан дараагийнхаа бичлэгийг оруулах болно. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр болохоор яг хэлхийг хүссэн гол санаа маань 2050 он гэхэд бол сэтгэл хөдлөлийн чадамжтай хүмүүс бол маш өндөр чадвартай хүмүүс нийгмийн маш дээд давхарт орох боломжтой учраас бид нэр одооноос сэтгэл хөдлөлөө удирдах сурах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол бидний зүгээр сэтгэл хөдлөлөө дараад эрүүл ухаанаар сэтгэдэг биш. Харин ч эсрэгээр сэтгэл хөдлөлөө бүр маш гоё чадварлаар ашиглаж сурах хэрэгтэй юм байна гэдгийг дамжуулахыг зорилоо. Тэгээд тэрийг нь яаж вэ? Өнөөдөр бол бичлэг дээр зүгээр яагаад гэдгийг ярьлаа шүү дээ тий. Харин дараагийн бичлэг дээр яаж гэдэг тухайд ярилцах болно. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзъя баяр таа.